Тэгээ энэ хаврын чуулган бол үнэхээр одоо бас олон шийдлийг хүлээж ирсэн чухал асуудлуудыг, хуулиудыг баталлаа. Манай байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамтай холбоотой уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуулиа бидхэн хэлэлцүүлж батлууллаа. Энэ хууль маань одоо 2 парламент, 3 засгийн нүүр үзэж энэ одоо хаврын чуулганаар эцэслэн батлагдлаа. Одоо иргэн аж ахуй нэгжүүд хүлэмжийн ялгарлыг хэмждэг боллоо, бас одоо бүртгэдэг боллоо, баталгаажуулдаг боллоо, тайлгандаг боллоо. Бид нар энэ дэлхийн нийтээр ногоон санхүүжилтийн зах зээлд оролцох болцоо боломжууд энэ хуулиар бий болж байгаа. Энэ бол хуулийн хамгийн гол одоо зорилго байлаа. Ногоон санхүүжилтийн чиглэлээр одоо уур амьсгалын өөрсдийн чиглэлээр төрийн байгууллагууд, улсын их хурал, засгийн газар, салбарын яам, нөгөө талаас төрийн бус байгууллагууд, хувийн ижлүүд бас иргэдийн ямар оролцоотой чиг үүрэгтэй байхыг гэдгийг бас хуулиар бас нарийн зааж өгсөн. Нөгөө талаараа хууль батлагдангуудаа шууд ногоон санхүүжилтийн асуудлуудаа шийдэх чинь бол бас буруу. Холбогдох дагсан журмуудыг 6 сарын дотор батлуулах үүрэг хүлээж журам батлагдаад ирэхээр засгийн газраас батлаад ирэхээр яг одоо энэ хууль амьдрал дээр бодит байдлаар хэрэгжиж. За тэгээ малчтад чиглэсэн одоо бэлчээрээ зөв зохистой ашиглаж байгаа, бэлчээрийг хамгаалж байгаа ийм одоо нөхөрлөл, хоршоо, иргэн аж ахуй нэгжүүд бас энэ ногоон санхүүжилтээс зээл авах болцоо боломжууд бол энэ хууль батлагдсанаар бий болж байгаа. Энэ бол одоо манай уур амьсгалын өөрчлөлтийн хуулийн одоо гол зорилго. Эргээд энэ том утгаараа бол энэ одоо нийт газар нутгийнхаа 70% нь одоо цөлжсөн гэсэн ийм одоо тоо судалгаа байгаа. Энэ цаг үед бол бид нар цаашдаа энэ цөлжилтийг бууруулах, газрын дороотлыг бууруулах, ингэснээрээ одоо тухайн бүс нутгийн ард иргэдийн, хөдөө орон нутгийн малчдын одоо орон нутгтаа ая тухтай амьдрах, эрүүл аюулгүй байдал, үндсэн хуулийн зарчим, хууль хангагдах одоо бүс нутгийн одоо тогтвортой эдийн засгийн хөгжлийг бий болгох ийм одоо олон одоо талын давуу талтай гэж бид бүхэн үзэж байгаа.